Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс 2024 оны онцлог ажил. Иргэд олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Монгол улсын үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцэд заасан хүний эрх чөлөөний агуулгаар нийслэлд нийт 78 удаагийн сургалтад 7448 иргэнийг, орон нутагт нийт 380 удаагийн сургалтад 16500 орчим буюу нийт 23000 гаруй иргэнийг хамрууллаа. Албан бус боловсролоор дамжуулж тухайн байгууллага салбарт хүний эрхийн сургагч багш бэлтгэх нь хүрээнд улсын их хурлын хууль зүйн байнгын хороо хүний эрхийн дэд хороотой хамтарч ихтэй сургуулийн 100 оюутан, хэл хамгаалах байгууллага, зэвсэгт хүчний жанжин штаб, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэгш тусгал төрийн бус байгууллага, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газартай хамтран хүний эрхийн 199 сургагч багш бэлтгэлээ. Түүнчлэн ажил эрхлэлд хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийлээс урьдчилан сэргийлэх нь ялгуурлан гадуурхалдаас урьдчилан сэргийлэх сургалтын модуль шинээр бэлтгэж олон нийтэд ашиглах боломжтойгоор байршууллаа. Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс 2024 оны онцлог ажил.